Йоо, плезертыг дуусгаад үсээд хариулдаг бүр орооцолтой. Гайтай байна. Тэдний яг ярьж байгаа юм чинь. Энд бас байгаа шүү дээ. Тооны мик чинь энэ холбоотой. Ямар асуу. Миний мик л алга болчихлоо. Тэгэхээр би давхар уцаараа рек хийж байгаа. Би ямар амар шансанд байсан. За одоо гэс товчхон ярангуйтаа гунхаад байна. Юугаа дуусгач тий. За 3 2 1. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Манай Баргал подкастын 2026 оны эхний дугаар эхэлж байна. Тэгээд манай өнөөдрийн зочноор Ихрэгэл продакшны үүсгэн байгуулагч манай Самаа орж байна. За сайн байцгаана намайг Хамаа гэдэг. Ихрэгэл продакшныг одоо 3 жилийн өмнө үүсгэн байгуулсан. Хулан гээд найзтайгаа. Тэгээд одоо яг 26 оны 2 сард 3 жилийн болох гэж байгаа. За тэгэд миний болохоор өөрийнхөө талаар ярина гэсэн тийм. Тэгээ анх яаж хөгжим ер нь сонсч Яаж ирсэн? анх амьд хөгжимтэй танилцчих. Амьд хөгжимтэй ёо. 10 жилийн хүүхэд байхдаа л анх сонсчихсон. Ер нь амар хар багасаа бараг бүр нэг бага ангийн хүүхэд байхад манай одоо нэг ах байдаг байсан аахгүй юу? Тэр үед бүр яг юм голоороо юм босоо үсмэстэй амар фанк. Тэгээд тэр ах маань болохоор манай одоо ээж аавын найзуудын гэр бүлийн тийм найзууд маягийн. Тэгээд тэдний хүүхэд байсан. Тэгээд надад ингээд дандаа амьд хөгжмийн хамтлагуудын цомог CD мэдээ айгүй хөгдөг. Тэгэл амар сүртэй стилтэй ах байдгүйсэн би дэ жоохон бахта хараалгаа гэ. Тэгээд янз бүрийн өгсөн цомгуудын сонсоод юуг нь ч ойлгохгүй. Тэгэл нэг юмнууд орилол идэг. Яваал идэг те. Тэгэл ингээл за гоё дуу шүү. Гоё ч юм уу бөө. Тэгэл ер нь сонсдог байсан юм бүр бага ангид ахсаа. Тэгээд ерөөсөө тэр ихтэй ойлгодог байсан юм шиг одоо бодохоор ямар ч хамтлагийн юу нийч цомог байсан бөө. Тэгээд сүүлдээ алга болсон. Гэтэ тэрийг болохоор би яг миний яг нөгөө нэг юу гэж боддог байхгүй. Суур яг тэгэхэд тавигдсан баг гэж боддог. Тэгээ тэр үед ойлгохгүйсэн ингээд дандаа ингээд тийм сонсоол идэг. Сонсоор нэг core memory сонссон байгаа шүү дээ. Хүү өгөн гот ингээд сонсох ёстой юм шиг тийм ингээд сонсоол идэг ойлгохгүй ирнэ. Тэгэл өнгөрцөн юм шиг. бас л болсон тий. Тэгээд ингээд жоохон томроод ирсэн чинь ингээд яа чи ямар ч дуу сонсон ингээд яг амьд бөмбөртэй, амьд бейстэй, гитартай тийм амьд хөгжмөнтэй дуу сонсохоор л амар гоё байгаад ддэг сэтгэл хөдлөл. Зүгээр ингээд өөртөө явахаар тоохгүй амьд хөгжмөнтэй дуунууд явахаар аюу дуртай байгаад ддэг байсан. Тэгэл ер нь янз бүрийн хамтлагууд сонсч эхлэв. Анх бол яг метал хөгжим рүү орсон гэх юм бол жоохон готик хөгжмөөс эхэлсэн. Готик тэгээд Lacrimosa, Theatre of Tragedy, Therion тэр тийм хамтлагууд сонсоод тэгэл баг тэр шиг болох юм өрөөдөл тэр шарга өстэй хүүхний чинь дагаал дөөрээгаал лакм палаж малаж хайж мэгаал ерөнхийдөө яг нэг жоохон тэгж эхэлсэн юм. Тэгээд дараа нь болохоор ингээд бас гаднаас янз бүрийн моолд сонсч чадахгүй штэ. Тэгэл Монголд их танигч байгаа хамтлагуудаас нэлээд сонсон те. Тэгэл амьд хөгжмийн Нисванс өөрч одоо юу гэдэг Night Ring тэргээд тэдрийг чинь сонсгороо гэд үхэл. Йоо яаж юм гоё хөгжим зохиодог байна гэлтэй бусаар малсаар сонсоод их жоохон бахта. Тэгжил ер нь хүмүүдсэн дээ. Тэгээл нэг мэдсэн чинь л амар олон төрлийн юм сонсдог болсон шүү дээ. Анхны юу нэг өөрт чинь хамгийн гүн сэтгэл төрүүлсэн ч юм уу гэжсэн хамтлагч юм аль эсвэл ямар нэг цомог байгаа юу? Анхны юу? Хамгийн анх сэтгэл үлдээжсэн цомгийг нь бол мэдгүй нь яг тэр нөгөө нэг жоохон байсан болохоор яа ингээд цомогоор нь яг бүтэн тэр цомгийн турш яг юу өгүүлээд байгаа юм те. Цомгийнх нь нэрнээсээ ахуулаад тэр бүтэн цомгийн утга учир урсгал төрлөөс нь ахуулаад одоо янз бүр идэв штэ. Тэрийг бол тэр үед ойлгодог байсан. Зүгээр нэг дуу сонсчоод амар гоё гэл бодоо явж идэг тийм мэдл байсан баг.
Одоо бас яг тэгсэн санахгүй байна. Ямар дунд хөвтөг байлаа гэж. Гэхдээ тэр үед бол яг ингээд эхлээ зүгээр сонирхол анх ингээд сонирхол гоё энэ хоо гэж явуулсан үү штэ. За тэгж жагаад 2000 оны ихээр юм уу 2000 оны ихээр ер нь жоохон юу сонсч эхэлсэн. Black metal түлхүү сонсч эхэлсэн. За тэгээд 10 оны хавцаа баха айгүй их юунууд яг нөгөө нэг black gaze урсгал яг тэр үед гинт айгүй хөгжөөд тэгээд айгүй хамтлагууд их гарч ирдэг байсан. Тэгэхэд миний Silence of the Old Man гэдэг нэг one man project байсан. Тэрний нэг донд би бүр амар өгдөг байсан санаад байгаа. Тэгээд тэр нэг хитгэн дуугаа гаргаад алга болцсон. Одоо байхгүй. Тийм. Яг нэг гэнт гарч ирээд гэнт алгуулаад. Тэгээд тэрнээс цаашаа бол тэгэл хүч чадсан юм зөндөө байгаа штэ. Тийм шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ багасаа аягүй амьд үжим сонсдогтай ерөнхийдөө бол тийм хүүхэд байсан юм биш үү? Гол нь гэхдээ нөгөө нэг амар юм мэдрэмжтэй хөтлөгдөж тий яг нэг юм амар юм гүн сэтгэл төрүүл тэндээ нэг юм хүмээр өгч байгаа юм шиг юм мэдрэмж төртөл нэг юм гүн сэтгэл төрүүлсэн. Тийм мэдрэмж төрүүлж байгаа хамтлагууд хөгжмөд их төлхөө сонсдог байсан гэсэн үг байна шүү дээ тий. Ер нь би жоох юм сүнслэг дуунууд дуртай. Тийм миний одоо сонсох тайван жоохон сүнслэг. Тэгээд тийм болохоор ч юм уу нэг худлаа амар нүдэл орилоод байгаа юм бас нэг сонирхол татдаг. Хичнээн амар техникэл амар экспериментал юм хийгээд байгаа ч гэсэн тий. Зүгээр л амар энгийн юм явж байгаа ч гэсэн тэр нь амар гоё сүнслэг байхаар тиймэрхүү дуунууд илүү татагтаад идэх юм. Тэгвэл ер нь одоо ингээд амьд үж мөрөхөд бол багасаа ингэ сонсож байгаа тийм тодорхой хэмжээний ингээ community дагдаг штеп. Анх яаж ямар community дагчихсан бэ? Тэгээд энэ хамгийн анх ямар тоглолт үзчихсэн бэ? Хамгийн анх одоо Nissance-ийн тоглолт үзчихсэн баг та. Хитэн жон тийм юм амар жоох хөхт тахтал 10 жилийн хөхт тахтал Nissance-ийн нэг тоглолт үзчихсэн санагч байна. Тэгээд тэр Баянзүрх Палас ч байсан юу ч гэсэн. Тэнд ямарчсан нэг тоглолт болдоодсан санаж байна. Айсын салхины нэг тоглолт 2004 онд билүү? Хэдэн онд л болж исэн санаж. Тэрэнд тэгтээ бас яг үндэ очиод ойлгоогүй тэгтээ очицсан явж исэн санаж байна гэж. Тэгвэл хамгийн анхны сэтгэлд үлдсэн ивент. Ер нь яг ивентэд ингээд тоглолтыг амдаарнаа сонсох нь яг энэ нэг юм гоё юм байна гэж нэг юм сэтгэл тоногшсон нэг тийм ивент байдаг шүү. Тийм ивент юу байсан бэ? За одоо сэтгэл тоногшсон гэхээр тоглолт болгон дээр одоо тогтлол яваад идэв шүү. Тэгтээ нөгөө нэг тэр хуучны тоглолтууд гэдэг нэг юм амар сэтгэлд үлдсэн юм бол байхгүй нэ. Яг үндэ тэр үедээ өөрөө нэг амар мэдрээл амар сүртэй яваадсэн юм биш те. Дээрээс нөгөө нэг скин хийдүүд тэгэл айгүйх зодоонууд их болдог гэсэн дээр үе тоглолтоор дандаа зодоон болчдаг. Тэ нэг тэгсгээл дуусч мастдаг. Тэгээ яг сэтгэлд үлдсэнгээ сүүлийн үед үтсэн тоглолтууд л илүү байх та. Жишээ нь Монголд биш урагшаа аваад ч юм уу үтсэн ч юм уу тэр тоглолтууд бол үнэхээр сэтгэл хүрсэн тоглолтууд. Тэ Монголд биш л юм байна. Самаг нэг бас урагшаа юу энэ тийм очиж өнөхөд бол айлын тоглолтууд тиймэрхүүд бол үздэг шүү дээ. Хүнээ хийн тийш яваагүй урагшаа л явсан. Урагшаа л явсан шүү. Урагшаа гэдэг ерөнхийдөө бол яг зөөлж очиж үзчихсэн тоглолт баг Тийм тийм. тэр нөгөө нэг жилийн өмнө лөө 2 жилийн өмнө лөө нөгөө Хятадд Fest Production-ы зохион байгуулдаг Ceros фестивалыг очиж үзчихсэн. Тийм болохоор гаднаас үзсэн амтлаг гэх юм бол Marduk байсан, Batушка байсан. Тэгээд юуны Хятадын амар амтлагууд байсан. Цураки байсан. Цураки бол Хятадд бол одоо домог штэ. Яг нөгөө нэг оршин тогтсон цаг хугацаагаар бол монголоор айсан салхи гэсэн үг. Тийм.
Тэгээд Цуракиг бол хятад бүр амар шүтдэг юм лээ. Бүр ингэ чив чимэг болоод бүр яг бүр тайзан дээр тэд чин гараад тоглолтоо эхлэх гэж амар удаж байгаа штэ. Гараал нэг юм даваа шуу унжуулаад янз бүрийн юм барайл тэ өгс ногоо гаргаж ирэл бөө юм болж байгаа байхгүй юу. Тэгэл бүр ингэ битүү ингэ бүгд ингэ хүлээгээд байгаа. Яг ингэ эхлэе. Тэг ингэ 0 ормоор явж чадахгүй, явчвал урагшаа гарч чадахгүй. Тэг гүрээ. Тэгэл яг үзэн гут бүрстэй хятад бүр ингэ бүр чин сэтгэлээсээ бүр яг ингэ бүх үгийг дагаж илээд ингэж үздэг юм билээ Цуракийг тий. Тийм л юмнууд үзсэндээ. Тэг өөр нэг амар ийш жишээ яваал амар сүртэй хамтлагууд үзээгүй. Гэхдээ үзээг амар хүсдэг, мөрөөдөг байнга л. Гэхдээ хамтлагуудын нөгөө нэг шинэ гаргасан альбом дууг ингээд сонсож байгаа штэ. Гэхдээ тэрнээс илүү лайв тоглолтуудын үзэх аягүй дуртай. Лайв бичлэгүүдийн. Тэгэл за яг урдаас үзэндээ гэл явах вэ чамаа гэл. Тэгэл бичдэг шүү дээ. Тэгээ фронт руу үзэх бас ялч шал өөр шүү тий. Хамтлагуудыг бол яг урдаас нь үзэх шүү. шал өөр гэдэг. Яг мэдээж Монголын хамтлагуудын перформанс, гадаад хамтлагуудын перформанс өөр байдаг гэдгийг одоо бишгүй бүгд мэдж байгаа. Тэнгүүд нөгөө нэг сонсогчдын талаас яг ямар байдаг уу? Одоо Монголд тоглолт үзэх, сонсох урагшаа очоод өөр олон хүмүүстэй урд бас зөвхөн хятад биш нөгөө нэг маш олон улсын жуулчд бас хөгжим сонсгож очсон байгаа шүү дээ. Тэгэл тэнд очиж сонсох ингээд яг сонсогч талаас сонсогчдын талаас experience-ийг ямар байдгүй хамтлага ийм байдаг тийм байдаг гэж ялахаас илүү эндээс сонсож байгаа хүмүүс нь ийм байдаг тийм байдаг гэдэг ялгаа. Үзэгчтэй үү те? Тийм үзэгчтэй үед ялгаа ер нь ямар хөө байдгүй. Харин тийм Experience талаас. ер нь яг ингээд ихрэл production гээл одоо янз бүрийн ивентүүд хийгээд байгаа шүү дээ. Энэ нь ерөнхийдөө ингээд ийм метал соёлыг Монголд амар гоё хөгжөөд үзэгчт нь хамтлагаас за хамтлаг мэдээж хөгжих нь хамгийн чухал шүү дээ. Гэхдээ үзэгчдэд бас айгүйх соёлтой болох нь бас амар чухал. Тэ тэрийг яаж үзэх үү гэх тэ. Одоо бид нар ингээд тоглолт үзэхээр явахаар угаасаа үзэгчл байгаа шүү дээ. Тэгэн гот за тэнд байгаа үзэгчд хүмүүс яаж ийн ээж ийн бүх юмыг л анзаарч байгаа шүү дээ. Тэгэн гот одоо жишээ нөгөө нэг юм ачааны ингээд цүнхээ түрдэг цүнхтэй хүмүүс амар их явж идэг. За ингээд тэр хотод тийм тоглолт болох чинь гот баах юм тэрхтээ цүнхтэй хүмүүс ирээд тэгээ ингээд тэр цүнхнүүдийн юм тавьдаг үүдэндээ хэсэгтэй зөө. Тийш ингээд бүгдийг ингээд тавьцсан. Тэгээ ингээд баг айл маялаа уцтай хүмүүс ингээд зөндөө тийм хүмүүс явж байгаа байхгүй юу. Гэх мэтлэн ингээд босод хотуудаас нь ингээд бүгд ирээд үзгээд ирдэг. Тэгэн гот манай Монголд болохоор бид нар эндээ байгаа ид үзэж байгаа штэ. Тэгээ дээрэс нь ингээд орлоо ууж идэл сайхан ингээл наригж байгаа гээл савч маваад ингээл гардыг штэ тий. Тэнд болохоор ингээд бид нар бас тийм л бодол очиж байгаа штэ. Яг хөө гэхдээ Европ ямар гэдэг мэдгүй л юм л да. Урд бол жишээ нь ингээд одоо уухын зарж байгаа хэсэг байхгүй зав. Зүгээр нэг юм нэг буланд ингээ нэг хоёр хүн хитэн бие тавьсан сууждаг. Тэгээ тэрнээс нь авч байгаа үн чалга бит хоёр л баг байн байж байгаа пив аваалах. Байж байгаа л пив аваад тэндээс нь ингээ пивми барай явж байгаа хүн байхгүй зав. Цүнхээ тэнд тавьсан юм л цагаан хүртэгтэй мөртөгтэй гарууд очивол тий. Тэгээл яг тайснаар очивол тэндээс хөдлөхгүй. Бүх хамтлагуудаа үзчихэл тэгэл тараал бид чи за хайчгүй юу ч үстэй папархоо гэж юу ч байхгүй. Дуусаад пиг хинч байхгүй. Гайхаад ямар сан. Яг л тэр хамтлаа ингээл үзнэгээ зориод холоос ирсэн хүмүүс бол яг ингээл тултал нь ингээ баг 0 орж байгаа мүү үгүй мүү мэдгүй. Тэнд одоо хичнээн мянган баа штэ. Ингээд пигэрэл байгаад тайзнаар хизээч сулдрахгүй бүр. Монголд л амар гоё штэ тий. Манайхаа орж ирээч дараагийн хамтлыг эхэлчихэд. Гадаа хүмүүсээ дуудаа. Нэг хамтлагаа дуусчаад дотор үнтэй гээл гадаа сууж агаад нэг ороод нэг савчаад гараад дуусчаад за яг Republic орох нэг миндээ оох уу аль эсвэл хайчих уу. баг нэг хамтлаг нь хүмүүсээ орж хүлээж билээ. Тэгээд ингээд яг зүгээр хамтдаа зүгээр л гоё ингээд хөгжилчөөл явах те. Тэгэн гот яг тэр нэг хамтлагаа чухалчлаад яг бүх юм амар гоё сонсоод мэдэрчээд явна шүү гэсэн хүмүүс бас байгаа л байна. Гэтэ тэр нь цөөхөн байгаа даахгүй.
бараг ингээд ямар хамтлаг тоглож байгаагийн ч мэдгүй орж гараал ууж идэл яваад идэх хүмүүс бас айгүйх байгаа байхгүй. Тийм ер нь бол тийм зүгээр нэг металл тоглолт үзсэн нэртэй тий. Яг тийм яг ямар амар сүртэй хувцастай тий. Бажимчтай савтай гараад ингээд явж л байдаг тий. Тий. Тэгин гот одоо тэнд яг анзаарсан юм нь болохоор ингээд хэдэн мянган пиг би бараг ингээд яг ингээд дуртай хамтлаг гарах гад байдаг урагшламаар байдаг. Урагшилж чадахгүй заяа бүр. Тэгээ арай гэж ингээд баг багаар явсаар нилээ урд ирж байгаа байхгүй. Тэгээ яг урд ингээд очисон чинь 0 ормоор санагдав. За 0 орчвол би дахиад урагшаа явж чадахгүй заяа. Ягаад ч чадахгүй бүр. Тэгээл гүрийж байгаа юм чи ёо. За одоо энэ хамтлаг дуусаа дараагийн хамтлаг дээр хүмүүс гарах байхаа гэж чи. Ёо гарахгүй. Ёо нэттэй. Гэхдээ яг нөгөө нэг зориод ирсэн хүмүүс амар хэдэг л. Бүр яг тэр хамтлагаа бүр ингээд хамгийн урдаас нь үзэн шүүгээ бүр зориод ирсэн хүмүүс айгүй. Тэгэл яг урд нь ингээд хүлээгээ зогсчдаг. Яалт ч бас тэгэл ах л та. Одоо нөгөө нэг яг Монголд байдаг нэг юм гэхээр нөгөө хідэн хамтлагаа угаасаа тодорхой хэмжээний хэдийн ивент дээр сонсчдаг. Тийм болохоор нэг очиж найзтайгаа таарч мараа нэг хафан байж байгаа ингэх утгаараа байдаг. Тэрнээс ялгаа нь плей тайм дээр гарсан юм нөгөө анх альсас зэрхэд ялч гүрээсэн шүү дээ. Лумино дээр анх зогсон шүү дээ. Ингээ плей тайм тайсны ор. Лумино дээр ингээд 30 нэмэх 40 нэмэх хагастай ингэж баг багаар урагшилж ялч альсасаа сонсон. Тэгэхээр бас нөгөө нэг тэгэхээр яг тийм гоё хүлээлттэй хамтлаг байхгүй байна тий. Хамтлагуудаас чанарч хэрэгтэй. Ховрхон үздэг тийм хамтлагууд дээрээ зорж очсон хүмүүс тий ялангуяа тийж амар хүн байгаа болохоор ялч бас тийм аргагүй л бах л та. Тий. Одоо дараагийн сэдвээр оръё. Ерөнхийдөө заах ихрийглийг яг яаж ямар ерөнхийдөө шалтгаанаар ингэж байгуулж тэгээд юу явсан бэ? Одоо бид хоёрын хувьд бол ингээд подкаст нэг хийж явахдаа энэ амьд хүчний хамтлагуудтай ингэж гоё гаргая бас өөрсдөө ингээд гоё хүмүүстэй ингээд ярилцъя, танилцъя гэсэн юм зорилготой ерөнхийдөө бол энэ подкастаа байгуулжсэн байхгүй. Тэнгүүд ингээд бид хоёрын ингээд орсон юм одоо нэг олон ч дугаарыг үүсгэн л гэхдээ 2 3 хамтлагаас ингэ ярилцж байхад ихрийглийн ивент дээр очиж тоглох ерөнхийдөө бол гоё байдаг. Ихрийглийн ивент дээр ерөнхийдөө бол яг тэр нэг community л очиж үздэг. Тэр над биднээс ерөнхийдөө амар гоё байдаг. Шаг бүхс хүртлээс үүднээ ярьж хаад яг ингэ тайсан дээр гараад тоглож хахад бүх үзэгчд нь ингэ бид хэдийн дуу дагаад болж хаад биднээс бүр воо гэж тэгжсэн. Яг тэгэхээр ихрийгэл ерөнхийдөө бол одоо Монголын гэхээр амар хотлоос энэ зах зээлд ерөнхийдөө амар үнэтэй байр суурийг эзэлж байгаа. Ер нь энэ 8 төвчний салбарыг ингэж гоё амар юм өнгөлж явж байгаа хүмүүс гэж би хувьдаа боддог байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол хэрэглийг яг анх яаж үүсгэн байгуулж ирсэн, ямар санаа сэтгэлээр гэж ерөнхийдөө үүсгэсэн бэ? Манай одоо хулан гэд найз үтэй. Бид дээр болохоор амар багасаа найзалж байгаа. Тэгэл хамтдаа хар багасаа л янз бүрийн ингээл тоглолтын дээр хамтдаа явж идэг. Хамтдаа туртай дуунуудаа ширэлдэг, цамгуудаа ширэлдэг. Тэгээд найз үтэй. Тэгээ бид хоёр ингээд бүр нилээн дээр үес ярьдаг гэсэн юм. Хойлоо ингээд амар гоё тоглолтоо зохион байгуулад тэгээ бүр шинэ залуу хамтлагууд гаргаж ирж мэрэл тэгэл гоё ивент ихтэй ингээд дандаа гоё янз бүрийн урсгал төрлөөр нь бүр ингээд гоё мой хийдэг те. Тэгээд яг нэг хүмүүсээ одоо ингээд хутлаа үнэ ингээл хөгжим сонсон нэртэй сонсоод байгаа ч юм уу ч юм уу нэг амар стилтэй хүмүүс яваад идэв шүү дээ. Тэгэл янз бүрийн хэрэг төвөг асуудалгаар ингээл дандаа ингээл тэдэрний ор оцолтсон ч юм уу те. Тэгэл тэгүнгот энэ мосаа рокууд гэж ярьдаг шүү дээ нэг муу нэртэй. Тэгүнгот яг үндэ ингээд бидний эргэн тойронд манай найз нөхдүүд хэрэг амар гоё сонсдог, дуртай дуунуудаа сонсдог, дуртай амлуудаа сонсдог, цуглуулдаг бүх юмнуудыг ингээд цуглуулдаг яг тиймэрхүү гоё хүмүүс байгаад байгаа хгүй. Тэнгууд ингээ ерөөхдөө л ингээл муусаа рокууд гэж яриад дэгтэй. За тэнгууд яг метал хийд ямар идэм бэ? Метал соёл ямар идэм бэ? Хоёлын энийг бүр гоё тулт нь харуулсан гоё юм хийх юмсан гэд ярьдаг байсан. Тэгэл хоёлаа нэг өдөр ингээ суужаал ер нь тэгэл хийчихэл та нэр өгөөл тэгэл шууд заавал хамтлаг гэдэгхгүй зүгээр л гоё дуу тавиал эхлэе л та. Тэ нэг газар сайхан за яг тийм урсгалын дуу явна шүү. За дараа нь тийм урсгалын дуу явнаа дараагийн ивент дээр. За эсвэл дараа нь ямар нэгэн хамтлаг те. За дан тэр хамтлагийн дуу явнаа ч юм уу. Хоёлаа зүгээр тийм юмнаас тэгэл эхлэе гээл те. Тэгэл ер нь 3 жилийн өмнө яг эхэлж исэн.
коронавиг үеэр бол бүр айгүй их ярьсан. Ярьж байгаа. Тэгээд дараа нь яг 2023 онд бол яг эхэлсэн. Тэгээд хамгийн анхны ивент 23 оны 5 сард за хоёлаа хамгийн эхлээд Old School Black Metal урсгалыг барья гэд. За тэгвэл хоёлаа яг нэг цагийн сет бэлдээд за тэгээ нэг газар хоёлаа ярьж байгаа зүгээр шууд 50 хүмүүс ирээл сайхан пемэ уугаал хөгжим сонсоод суужиг. Тэгэл эхлэегээл тэгсэн. Тэгэл тэгсэн чинь тэгэл найз бүх хүмүүс ирээл гоё болсон. Тэгээ гутаал 7 хоногийн дараа за одоо хоёлаа шууд Old School Trash Metal гэж хийгээл. За тэгээд Trash 2 дахь ивентээ болохоор Trash Metal ивент хийгээд за тэгээд ер нь ингээд яа заавал юм урсгалуудаар хийгээд байх нөхөр зүгээр л нэг юм ингээд метал, цитал, роксэн гаруудыг цуглуулад дуулах биш те. Гол нь ингээд бидний сонсоод байгаа хөгжим чи ийм их утга учиртай шүү. Ийм олон урсгал төрөл байдаг, төлөөлөгч нар ийм байдаг, ийм их үүх түүхтэй бид нар ийм гоё юм сонсож ш те. Энийг амар гоё судлаад жинхэнэ гоё метал хийд одоо байцгааяал гэсэн ерөнхийдөө санаатайгаар заяа. Ийм янз бүрийн урсгалуудаар ивент хийж ер нь бол хийж эхэлсэн. За тэгээс сүүлдээ ингээд хамтлагууд санал тавиад эхэлсэн. Одоо ингээд аймаг гоё ивент хиймээр байна. Таад гоё хийгээд өгөөч те. За тэгвэл хоёлаа ер нь бас ингээд өөрсдөө янз бүрийн гоё хамтлагтай янз бүрийн бас хийж ийл та гэд. Тэгээд хамтлагуудтай сүүлдээ амин тоглолтууд хийж эхэлсэн. За энэ мэтлэн 2023 он гэхэд болохоор ихрэглээс яг эхний дугаараас авахлаа Volume 1, Volume 2 гэж явсан. Тэгээд 2023 оны төгсгөлд яг Volume 10 гээд ихрэглийн шинэ жил гээд хийчихсэн мэт. Тэгэхээр жилийн хугацаанд бол 10 гоё чанартай ивентийг бол хийсэн гэж боддог. За тэрнээс хоошоо болохоор жилд одоо тэгж 10-20-оор нь биш. Илүү нөгөө нэг тоглолт цомгийн баяр хамтлагуудтай төвлөрсөн яг гоё амьд ивентүүд хийж эхэлсэн. За одоо тэгээд баг 17 18 дээр явж байгаа хаа байлаа. Тийм. Тэгээд явж байгаа. Тийм ихрэглээ нэг надад ингээд анзаарагдаад байдаг юм бас тодорхой хэмжээнд актив биш байсан хамтлагуудыг гаргаж ирж бас тоглолтоо хийдэг гэж хараад байгаа. Метрономик бас тоглолтонд оруулсан. Одоо ингээд зүгээрс бас орж ирж байна. Зүгээрс баг тоглоог одоо 3-4 жилийн дараа. Тэгээ 2004 онд ингээд байгуулагдсан хамтлаг тодорхой хэмжээний пауз аваад тэгж яг хэрэглээ ивент дээр ингэж буцаж гарч ирж байгаа юм надад амар гой санагдаж байгаа. За манайх болохоор одоо ингээд шин залуу хамтлагуудыг бол амар их төлхөө гаргасан. За зарим хүмүүс болохоор ингээд таад хитрхи ингээд баг шинэ хамтлагуудтай ингээд зурлаад байгаа юм шүү те. Баг надад чинь тоглож чаддсан юм уу гэд. За яг үндэ болохоор ингээд шин залуу олон хамтлаг гарах тусмаа л бидэрт хэрэгтэй штэ. Монголын одоо метал хөгжмийн хүрээлэлч гэсэн те. Нөлөөтэй олон хамтлаг гарч явах тусмаа сайн. За тэгээд тэд нар чинь ингээд дөнгөж гарч иж байгаа хамтлагууд энэ тийм тоглолыг хэр угаасаа хүлээж авахгүй штэ. Тэр жижигч бай, томч бай бид нар хамаагүй ялгалгүй ингээд бүгдийн айгуу гоё амьд тайз юм байт юм бэ, үзэгчд юм байт юм бэ, соёлын юм байт юм бэ, бүх юм гоё мэдрүүлэл гэж юу бодсон юм уу та? Тийм шүү дээ. Уус бүх хамтлагууд л хамгийн анх гарч ирэхдээ бүгдээрээ шинэ юу ч мэдгүй л гарч ирж байгаа шүү дээ. Заавал ингээд амар туршлагатай мэддэг олон танигдсан байна гэд шүүлтүр тавиад гарч амар утгагүй зүйл шүү дээ. Хэцүү шүү тэгэхээр ч юм бас. Тийм дэмжих бас тийм хүмүүс хэрэгтэй. Тийм. Тэгээ нэлээд тэгээд дэмжиж явсан. Тэгээд одоо болохоор яг нөгөө нэг хуучны хамтлагууд дээр илүү төвлөрч байгаа. Тэгээ Blizzard дээр жишээ нь дандаа юм хүлээлттэй хамтлагуудыг оруулъя гэж энэ жил бол яг зорьсон байгаа. Тийм. За Blizzard ивентийн талаар тодорхой бас дэлгэрэнгүй яриач. За Blizzard болохоор анх 2023 оны 24 оны 11 сард хамгийн анхныхын цоон байгуулагдсан. За тэрэнд болохоор бит хоёр болохоор яг Blizzard фестивалыг яг ингээд монголчин ингээд айгу хүүтэн орон штэ. За яг ингээд эд хүүтэн хамгийн хүүтэн цасан шуурхтай хүүтэн үеэр ингээд хийя гэж төлөвлөөд ер нь бол ярьсан байсан. За тэгвэл 24 онд анх эхлүүлсэн 11 сард. Тэгтээ гаднаас бол хамтлаг байгаагүй. Монголын бол зөндөө хамтлагууд орсон. Тэнд бол бараг л 10 хамтлаг орсон баха. Шинэ зөндөө хамтлаг байсан, хуучин хамтлаг байсан булсараа гэх мэтлэн тэ.
Тэгээд Blizzard фестивалыг 24 оны 11 сард анхныханд хийжсэн. За 25 оны 11 сард хий гэж бодож ирсэн. Хоёулаа ер нь яг 9 эхэлсний дараа 1 сард хийвэл илүү тохиромжтой байна. Дээрээс нь нөгөө нэг дараагийн сесснээс авахлаад бид яг заавал гаднаас хамтлаг авчирна. Тэгээд Blizzard фестивалыг цааш дээр нь олон улсын фестивал болох зорилготой. Тэгээд гаднаас хамтлагууд ярьж эхэлсэн чинь дандаа 1 сард ирэх боломжтой байсан. 1 юм уу 2 сард. За тэгэн гот бид хоёр 25 оны 11 сард байсныгаа болиулаад 26 оны 1 сард болсон байна. За тэгээд Морктой болохоор бид нар аль 25 оны 2 сараас эхлээд холбогдсон байсан. Тэгээд өдөр хоногоо товлж ярьсараад 1 сард яг товлогдоод ирж байгаа. За тэгээд Морк хамтлагийн хувьд гэх юм бол за Норвег бол мэдээч Black Metal-ийн үлгийн нутаг шүү дээ. Одоо металл хүчмийн түүхэнд бол баг тэн хагасын эзлэхээр түүхтэй нутаг. За тэгээд Норвегоос одоо Black Metal-ийн одоо энэ хүрээлэл дундаа нөлөө бүхий хамтлаг байгаа Морк бол. За тэгэд Морк хамтлагийг одоо Монголд ингээд анх удаага авчирч байна. Морк хамтлаг маань бас өөрсдөөс Монголд анх удаа ирэх гэж байгаадаа амар их баяртайгаа тийсэн ядан хүлээж байгаа. Бүр Монгол гэхээр бүр итгэхгүй ингээд манай энд байгаа найз нөхөд итгэхгүй байгаа. Бүр ингээд үнэхээр гоё юм бүр Монголд очих нь л хамгийн гоё юм гээд тэр зөндөө ярьсан. За тэгээд Морк маань одоо аялын тоглолтоо Аз, Австралийн аялын тоглолтоо эхлүүлээд за тэгээд одоо Хятадын хотуудаар тоглоо явж байгаа. За тэгээ манай Монгол болохоор 1 сарын 11-нд ирээд 12-нд манай Blizzard фестивалд оролцох байгаа. За тэгээд үүнээс гадна болохоор 4 Монгол хамтлаг оролцож байгаа. За энэ Монгол хамтлагаас сонгосон шалтгаанууд нь бас гоё. Маш их хүлээлттэй хамтлагууд байгаа дандаа. Жишээ нь Karmantic бараг жил гармын хугацаанд ерөөсө тоглоогүй. Маш их хүлээлттэй. Karmantic бол маш их хүн хүлээж байгаа. Одоо болтол бүр ингээд Karmantic тоглож байгаа гэд маш их коммент, мессежүүд маш их ирж байгаа. Хүмүүс айгүй их сэтгэл хангалуун хүлээж байгаа. За тэгээ хоёрдугаар болохоор Хосух хамтлаг байгаа. Хосух хамтлаг маань болохоор 2023 онд 5-ын дахилгээд тоглолтоо хийснээс хойш бол ерөөсө цагаан сараар шинийн 3-нд хийдэг тоглолтоо л яг уламжлалсаар хийж байгаа. Өөр ерөөсө ямар ч юм тоглолт байгаа. Playtime-аар тоглоо. Тийм нөгөө нэг Farum stage дээр тий. Тэгээд өнгөрсөн жил болохоор цагаан сарынхаа тоглолтыг хийсэн. Тэгээд өөр бас тоглоогүй байгаа. Бас хүлээлттэй одоо бараг жилийн турш тоглоогүй хамтлаг байгаа. За зүгээр л бол бараг завсарлаад бараг 10 жил болцсон байсан хамтлаг маань 3 жилийн өмнө нөө Crawl of Clown-ы Wake Up дээр нэг гарсан. Тэгээд дахиад 3 жил ерсөө тоглоог байжгаад одоо ингээд манай Blizzard дээр орж байгаа. Зүгээр л хамтлагийн хувьд болохоор тэдний хамтлагийнхан бол бас маш их сэтгэл гаргаж байгаа. Манай ивент зориулаад жишээ нь одоо гитарч нь Оросд амьдардаг амар мэргэжлийн хөгжимчин байдаг байхгүй юу? Оркестр тоглодог. За тэр ингээд Оросоос зориод ирж байгаа. Тэгээ хамтлаг нь ингээд бүгдээрээ яг шинээр бэлтгэлдээ ороод давхар бас шинэ цомгийнхаа ажилдаа ороод ингээд айгуугай актив болоод явж байгаа. За тэгээд одоо актив болоод цаашаа 26 онд бол зүгээр л хамтлаг бол нэлээд юм хийж байгаа. За тэрнийх нь нээлт нь болоод баг манай Blizzard дээр байгаа. За тэгээд тэрнээс гадна болохоор Ханшир гэдэг хамтлаг байгаа. Ханшир болохоор 2019 онд 2 дуу цацаад нэг газар тоглож исэн баг. Тэгээд ерөнхийдөө өөр актив байгаагүй байжгаад 2025 онд буцаж сэргээд сая Ара дээр анх бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоод тэрнээс хойш 2-3 тоглолтын дээр орсон. Одоо цомгийн ажилдаа орсон шинэ пянза хэвлүүлэх гээд тун удахгүй пянза нь гаргаж байгаа. За тэгээд Ханшир хамтлаг гэх юм. За ингээд ийм 4 хамтлаг ерөнхийдөө орж байгаа. Тэгээд Blizzard фестивал маань 1 сарын 12-нд багшийн дээдээс хойшоогоо нөгөө 64 руу явдаг юм зам байдаг шин. Яг тэр зам дагуу Танан гэж центр байгаа. Тэрний 3 давхарт Танан ивент хоол гэдэг байгаа. Тэнд болохоор зохион байгуулагдана. За тэгээд таксны хувьд болохоор
Early Bird нь 130 мянгаар зарж байгаа дууссан. За одоо болохоор 150 мянгаар ерөнхий үнэ явж байгаа. За тэгээд 150 мянгаар та бүхэн Shopee дээр ингээд тасалбараа авчаад үүдэн дээрээс яг 12-ны өдөр Shopee дээр зарагдахгүй. Тэгээд одоо ерөөсөө тэгэхээр тасалбар авах ерөөсөө ганц 2 хоног байгаа байхгүй юу? Тэгээд үүдэн дээрээс тасалбар 180 мянгаар зарагдана. За тэгээд VIP ticket байгаа. VIP ticket маань болохоор 250 мянгаар зарагдж байгаа. За энэ болохоор бүр маш давуу талтай ticket ба. Ямар давуу талтай вэ гэхээр Blizzard Festival-ийн постерыг бид нэр одоо ингээд гадны маш гоё артистаар нэлээд олон том хамтлагуудтай хамтардаг артистаар бид нар артаа гаргаад постэр хийсэн. За тэр артынхаа дагуу маш гоё подолк гарч байгаа. Хэвлэгдээд Австралид хэвлэгдээд ирж байгаа. Маш зөөн дооны 20 ширхэг подолк. За ер нь бол захиалга нь тэр хүмүүс захиалаад бараг дуусж байгаа. Тэгээд тоглолтын үеэр бол нэг хэдэн шиг үлдэх байх. За тэр подолк маань 100 мянгаар зарагчаа. За тэгин гууд VIP дээр нэгдүгээрт подолк дагалдана. За хоёрдугаарт та тоглолт руу нэвтрэхдээ хүссэн уух юм аавна. За тэгээд гуравдугаарт тоглолт ингээд дуусны дараа бид нар after party маань 2 цагийн хугацаанд үргэлжлэн тэн зөвхөн Mork болон артистууд болон VIP хүмүүс нэвтэрнэ. За тэгэхээр Mork-тай уулзаад гоё зураг үргээд оруулаад хамтдаа 2 цагийн хамтдаа гоё өнгөрүүлэх боломжтой. За мөн after party дээр уух юмтай гих мэтлээ. Иймэрхүү давуу талуудтай. Тэгэнгүүт манай үндсэн такс 150, подолк 100 гэж ааш. Бараг ийм үнээр таад after-ыг аваад илүү давуу талтайгаар орох заавал VIP-г авах хэрэгтэй санагдчихээн. Тийм, тиймэрхүү байгаа. За тэгээд Blizzard Festival энэ онд бол ерөнхийдөө ингээ иймэрхүү зохион байгуулалттай байгаа. За тэгэнгүүт Mork-оос гадна Японоос бас нэг амтлаг авчирхаа бид нар ярьсан байсан. Тэгсэн чинь нөгөө нэг өдрөнд хараагүй. Айлын тоглолтын өдрөнд хараагүй. Тэгээд хойшлогдоод тэр амтлагийг 3 сард авчирхаар болсон. За тэрнээс гадна Францаас нэг амтлаг яригдж байгаа. Бас black metal ялангуяа depressive black metal-д бүр нөлөө бүхий те. Бараг монголчуудын ингээд метал хөгжим сонсдог хүмүүсийн баг бүгд мэддэг маш гоё том хамтлаг бас манад ирэхээр ярьж байгаа. Тэрийг бид нар 2027 оны Blizzard дээр чеклсэн байгаа. Бүр өдрөө тогтоод. За түүнээс гадна тэр Франц хамтлагийг оролцуулна, Япон хамтлагаас оролцуулна. За мөн дахиад бас нэг том хамтлаг яригдж байгаа. Тэгэхээр 2027 оны Blizzard дээр бол их хвчлэн гадны хамтлагууд. Тэгээ Монголоос бас заавал хуучны гэхгүй бид нар одоо шинэ актив явж байгаа бас бүх хамтлагуудыг хамруулна гэж бодож байгаа. Ер нь илүү өргөн хүрээнд 2027 оныхыг бүр илүү өргөн, илүү том хүрээнд жинхэнэ олон улсын фестивал гэсэн үднээс нь хийх гээд баг одооноос ажил эхэлсэн ба 27 оных. Тий. Тэгэд Mork ирэх сургаар маш олон хамтлагууд бидэртэй холбогдож байгаа. Зүр бид нар ингээд Монголыг амар их сонирхож байна. Танай фестивалд оролцмоор байна гэд айгүй хамтлагууд оролцож байгаа. Тэгээ бид нар айл болох чадхаараа бүгдийг авчирхий л гэж бодож байгаа. Тий. Яг л энэ зүгээр нэг фестивалээс олон улсын фестивал гэдэг утгаараа тий Азид зохиогддог магадгүй ямар илүү гоё ямар том фестивал байж болох юм тий. Тиймэрхүү баг байж болох хэмжээнд нь тултал нь ерөнхийдөө бол ажиллаа л гэж бодож байгаа. Сонсогч нарын хувьд бол ерөнхийдөө бол баг юм жаргал шүү дээ. Тэгээ та бүгдийг амар гоё Blizzard Festival дээр ирээд гоё жаргаж үзээсэй гэж бодож байна. Нэгдүгээрт амар гоё соёлтой оролцоосоо гэж бодож байна тий. Тэгээд гадны хамтлагаа хүндлээд маш гоё соёлтой бүгдээрээ тоглолтоо үзээд такс аяг өөрсдөө аваад тий дэмжээ. Зөвхөн гаднаас нэг хамтлаг ирээд ингээд сонсож байгаа биш тий. Энэ бас ингээд black metal-ийн өлгийн нутаг болсон Норвег улсаас ийм black metal хамтлаг ирлээ. Ямар байд юм бэ тий хөгжмийн хувьд. Тийм бүгдээрээ бид нар тэрнээс ингээд суралцах амар их байхгүй тий. Жишээ нь хамтлагуудын хувьд тий за тайзан дээр ямар характер гаргаж байна. Тэгээ ямар хөгжим техник хэрэгжилж байна. Яаж тоглож байна. Яаж дуурч байна. Тэр бүхнийг ингээд хамтлагууд нь судна. За үзэгчтэй хувьд тий тэр хамтлагийн тэр тухайн хамтлагчаа одоо ингээд та бүхнийг аз жаргалтай байлгах гад бүтэн цагийн перформанс бэлтгэсэн байгаа шүү дээ. Тэрийг маш гоё таалаад мэдрээд гадаа тамхи татаад алга болох биш те. Яг гоё урдаас нь гоё мэдрээсэ гэж хүсэж байна. За тэгээд үүнээс гадна бас нэг асуудал
За асуудал гэх юм уу юу гэх юм. Тоол зохион байгуулж байгаа хүмүүс нөгөө нэг оролцож байгаа артистуудаа жишээ нь invite гэд өгдөн штэ. За тэгин гут тэр invite-ийн зорилго нь бол жишээ нь хайртай хүмүүсээ те гэр бүлийнхаа хүмүүсийг дагуулад хамтдаа ороод үзэрэй гэсэн утгаар өгч байгаа болохоос биш. Тэрийг зарим нэг хүмүүс болохоор ингээд зараад зарж болтол. Тий. Invite зарна гэл ингээл Early bird-ийн үнээр зарж битүү нөт явж идэг. Тэгснээ нөгөө нэг одоо чинь манай Pleasure-тэй ингээд invite зарнаа гэд 50,000-аар бараг 10 эдүүнд зарцсан байна гэж яриад байгаа байхгүй юу. За тэр хүмүүс жишээ нь үүдэн дээрээд орж чадахгүй шүү. Манайхаа уусаа ямар ч invite-гүй. Иймэрхүү асуудлууд гараад идэг болохоор invite-тай байхаа болцсон. Тэгээд тэр одоо ингээд хин нэгэнд invite өгнө гэд хэлжингууд цаашаага invite зарна гэд 10-20 зарчдаг. Тэгээд тэд нар үүдэн дээр ирээд бүх асуудал болдог. Би ингээд авсан инглээ тэгэхээр болохгүй би цагтаа дудлаа, цагтаа маглаа ирлээ наа цоглолтоо зогсоо мохсоо. Тэг бүр тэр хамтлагийн зохион байгуулалт бүх асуудал болдог байхгүй. Тэгэхээр ийм асуудал битээ гаргаарай гэж хэлмээр байна. Invite гэдэг чинь ерөөсөө зүгээр та бүхний хайртай хүмүүсээ дагуулж ороод гэж бэлгэлж байгаа бэлэг болохоос биш ингээд зараад ингээд тэгээд асуудал үүсгээ гэсэн юм биш болохоор битээ тэгэрээ гэж хүсмээр байна. За тэгээд өөрийгөө ярихчлаа. Нөгөө нэг walk-in event-ийн талаар гэж фестивалийн талаар. Тийм. За тэгээд яад гэвэл штэ тухайн одоо ингээд тоглолтын дээр ирж байгаа хамтлаг заа юу. Маш их ингээд хөгжим тоногт хөрөмжөө авах 40 сая төгрөгөөр. За тэгээд бэлтгэлийн байр түрээслэн, бэлтэн, дуугаа бичин, цомгоо гаргана гэд асар их мөнгө төгрөг, цаг зав, хүсэл сэтгэлээ зарцуулдаг. Тэгэхээр энийг бид нар үнэлээд за дээрэс нь зохион байгуулагчид тэр тайз, дууралт, хөгжим апортуур бүх юмыг хийдэг. Энэ олон хүний ажлыг хүндлээ та бүхэн заавал тэгтээ яг үнээр нь аваад тухайн хүмүүсийг дэмжиж хэдэнд өргөж байсан. Ямар ч суух жижигхэн хамтлаг ингээд жижигхэн ивент ч хийсэн бай те. Ямар ч томороо том тоолт хийсэн ч бай 30,000 төгрөгийн такс байвал тэрийг яаж иж байгаа төлөөл ав. Адилхан л амьдарч байгаа нэг юм те. Тэгэхээр ингэдэг байгаасай гэж би бол амар хүсмээр байна. 200,000 төгрөгийн такстай тоглож бай, 20,000 төгрөгийн такстай тоглож бай. Та тэнд ороод тухайн хамтлагийн бэлдсэн перформансыг үзэгчл байгаа бол заавал мөнгөө төлөөд ав. Тэрийг хүсмээр нь. Яад бол ард нь маш их хөдөлмөр явж идэг. Тэр энийг тэгээд та бүхэн ингээд тоглолтоо ингээд тасалбараараа ингээд мөнгөө төлөөд үзэж байгаа нь бас тэр хүмүүст ингээд бас ийм цаашдын уран бүтээлд нь бас дэмжлэг болж байгаа шүү гэдгийг бас хэлнэ. Тийм дахиад тоглолтоор тасрахгүй явнаа л гэсэн үг шүү дээ. Тэ. Дараачихаа ажлуудаа илүү их тийм болно гэсэн. За тэгээд бүгд бас бие биендээ амар гоё хайртай байгаасай. Бүгд бие биенээ маш гоё дэмжиж ажилласаа гэж хүсэж байна. Манай эхрийг л бол ямар нэгэн ийм жижиг шаж өгөнө том байна уу ийм хамтлаг биш хин нэгэнтэй өрсөлдөөд байгаа тийм нэг хүмүүс биш. Ерөөсөө ингээд Монголын метал хөгжмийн салбарт жижиг том ямар ч хамтлаг байна бүгднгийн дэмжлэх промотер хийх сурталчлах тийм л үүрэгтэй тэгж ойлгоорой. Тэгэхээр бид нар ерөөсөө ямар ч хамтлагийг яаж дэмжихэд бэлэн та тэгэхээр хүснээрээ хандаж болно хүссэн юмаа хэлж болно яамаар энэ юу хиймээр байна бүгдийн дэмжихэд бэлэн. Тэгэхээр хин нэгэнтэй өрсөлдөөд үзэлцээд байгаа юм ерөөсөө байхгүй шүү. Тийм хин нэг шалж идэх. Янз бүрийн хөгжим юм хүмүүс ашиглаад ингээд байгаа юм ерөөсөө байхгүй бүгдийг биендээ дэмжиж тэр хамтлагуудыг сурчлагын төлөө л ажилдаг одоо хүмүүс байгаад байгаа юм шүү энд те. Тэгэхээр бүх хүмүүсээ гоё дэмжиж ажиллаарай. Манай нөгөө үүгээ штэ Noise Metal Production Үүгээ бас маш гоё юмнууд хийж байгаа. Noise фестивалаа тасралтгүй хийж байгаа. Гаднаас маш гоё хамтлагууд авчиж байгаа. Саяхан би Night дээрээд маш гоё тоглолт болсон тий. Тэгээ өнөөдөр нэг пост харсан. Walk-ны battle дээр Монгол орныг оруулсан мөлий. Тийм тэр талаар өмнө яг үүгээ яг нөгөө нэг 2 или 3 жилийн өмнө яг ярьжсэн байхгүй. Walk-нтэй ингээд айгүй гоё холбоотой болсон. Одоо ингээд Монголоос ингээд нэг юм хідэн орнууд ингээд байд юм байна. За тэдраасаа ингээд Walk-ны яг ингээд албан ёсны лайн авт орц хамтлагууд байгаа шүү дээ. Тэрнээс гадна бусад ингээд
орнуудаас ингээд хоорондоо ингээд байтал хийдэг. Байталтаад цорын ганц хамтлаг шалгараад walk-нд ордог. Тэгдэм байх. Энд би ингээд Монголыг оруулах гад ярьж байгаа гэж цаа чинь тэгсэн. Тэгсэн чинь сая өнөөдөр оруулсан пост орсон лээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт Монголоос маш гоё металл хамтлаг walk-н дээр тоглох боломжтой болж байгаа. Бүрэн нээгдсэн. За тэгэхээр бүх хамтлагууд жижиг томгүй бүх хамтлагууд маш гоё бэлтгэлээ хийгээд маш сайн бэлдээ тэр баталд оролцоосоо гэж би хүсэж байна. Жишээ нь бусад орнуудын тэр хамтлагууд бүр амар төгс амар хамтлагууд байдаг. Тэгээ дээрэс нь яг үг ингээ ярьж байсан хгүй. Жишээ нь Японоос орж байгаа хамтлаг гэхэд баг ингээд ийм астг сэлэмтэй бүжиг хийгээд тоглоод байна гинэ. Яа тэгэхээр ингээд нэг улс орон болгон зүгээр л амар металл хөгжим тоглох биш. Улс орныхоо онцлогийг гаргаад тэгээ баг ийм жүжиг тоглоодсон хамтлаг нь баг ингээд тэнцээд walk-н руу ороод байна маа ингээд тиймэрхүү юм яриацсахгүй. Тэгэхээр өөрсдийн онцлогийг гаргасан маш гоё чадварлаг, маш сайн тоглолттой, маш гоё перформанса бэлдээд энд оролцоосоо бүх хамтлагийн оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээ одооноос бэлтгэлтэй орох хэрэгтэй гэж бодож байна. Бүгд боломжтой шүү. Тэр чинь их амар нэг нэгнээс илүүдэд нэг амар лагтаа байгаад байгаа байхгүй шүү. Бүгдээр л адилхан хамтлаг бүгдээр л хүмүүс хөгжим дуртай хөгжмөө тоглож байгаа хүмүүс чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээсээ хичээгээд тоглоод тэнд яг ингээд хөгжмөө харуулах юм бол бүгдээрээ яг оролцох боломжтой л гэж бодож байна. Монгол хамтлагуудын хувьд амар том боломж нэгдэж байгаа гэж бодож байна. Тийм том фестивал байна. Гэтэ тэр гадны бусад орнуудын чинь хамтлаг бүр амар хамтлагууд байдаг штэ. Тэгэхээр манайха бэлтгэлээ сайн хийгээрэй гэж. Тэгээ манай гэхдээ бол алтан. Чадахгүй юм болохгүй юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бас нэг онцлогоос гараад ирээсэй гэж бас бодож байна тий. Тэгэхээр энэ нэг Blizzard-ийн хувьд бас заавал үзэх ёстой тоглолтуудын нэг гэдэгт би бол зөв итгэлтэй байна. Яагаад гэвэл Mork байна. Тэгээд одоо заавал үзэх миний хоёр хамтлаг бол нэг нь Mork, нөгөөх нь заавал Karmatic байх. Зөндөө удаан хүлээлээ тий Karmatic-ийг тоглох. Karmatic маш их хүлээлттэй байгаа. Зүгээр л маш их хүлээлттэй. Хос сугч гэсэн маш их хүлээлттэй. Ханшир сүүлийн үед бүр алж байгаа ганц хамтлаг нь байна тий. Нэлээдэгтэй байгаа тий. Тэгэхээр энэ тоглолтыг үзгүй бол таад харамсан шүү. Үзээгүй байж дараа нь олон юм ярих байх шүү. Өмнөх подкастууд дээр ч гэсэн ерөнхийдөө ол ярьжсэн баг. Нэг ялангуяа Black Metal хамтлагууд live performance-ийн заавал үзэх хэрэгтэй. Яг тэгвэл тайзан дээр тоглож байгаа тоглолтууд нь шал өөр байдаг. Жишээлбэл ингээд Shark Toss дээр гэж яагаад би за бусад хамтлагуудын ингэж хийгээгүй ч гэсэн ерөнхийдөө Shark Toss дээр би ганцхан Karmatic үзэж явж байгаа. Тэнгүүд яг Black Metal ялангуяа Black Metal ерөнхийдөө чөл Karmatic улаан фэн юм биш үү те. Live from Frozen Chain ингээд байна. Тийм. Тэгэхээр заавал ингэж үзэх хэрэгтэй. Ер нь бол ялангуяа метал хамтлагууд. Гэхдээ Crawl of Clown-ы одоо зохиож байгаа ивент штэ тэр маш олон хүмүүс зорж ирж үздэг те. Би нэг Wake Up-ын санжаана баг 1000 гаруй хүн ирсэн. Тэр жижигхэн газар 8000 гаруй хүн ирсэн. Тэгээ би бүр пөөх гайхсан. Гэхдээ яг бүгд ингэ савж яадаг. Тийм Crawl of Clown бол үнэхээр хүмүүсийг бүр ингэ дөргоож бүр ингэ гоё ойлгож чаддаг тийм. Би сүүлд баг хамгийн аим гоё санагдсан тоглолт бол нөө Skyrocket болсон Wake Up бол надаас амар гоё санагдсан. Яг тийм тэр гоё болсон юм шиг л тийм. Би хоёр тайцтай дотор талын тайцтай тэгснэ гадна талын тайцтай. Тэгснэ өвөр Монголоос хамтлагууд ирсэн байсан. Тэнгүүтээ Монголын Оросоос хамтлаг байлаа. Оросоос ирсэн байсан. Тэгээ бас хэд хэдэн хамтлагууд олон улсын хамтлагууд ирсэн. Тэгээ Монголын Blindfold, Dying Spear бас тухайд бас актив биш байж байгаа буцааж гарч ирж ингэж тоглож мовлчихсан байхгүй. Тэгэхээр бас яг тэр нэг ийм бид нэг яг амьд үжим анх үзчихсэн нэг vibe нь ч юм уу ийм монгол шилтгэнтэй яхаар холбоотой дээ шүү дээ. Playtime дээр очиж амьд үжим гадаа хахаар гоё тий. Гадаа гоё. Тэнгүүд яг тэр нэг яг монгол шилтгэнд болоод ингээд Playtime ингэж явж байгаа ч гэсэн ингээд Wake Up-ыг үзэж яг нэг тийм nostalgia Playtime vibe надад өгч. Цэвэр амьд хөгжмөөрөө тий. Тийм цэвэр амьд хөгжмөр. Wake Up бол угаасаа жил болгон улам томроод улам гоё зохион байгуулалтайгаа ялж байна. Одоо энэ жил бас яаж алахыг нь бол биднээс мэдэхгүй шүү дээ. Хүлээлттэй зөндөө гоё юм. Wake Up тэгж амар гоё явж байгаа. Хажуугаар нь хэрэг л бас амар гоё явж байгаа. Хэрэглийн ивентүүд ер нь бас
явандаа бас ингээд задгаа талбайд хийдэг болоосоо гэж юу бас аягүй хүсэж байгаа. Тэгтээ дандаа өвөл шүү дээ. Эд өвлийн үднэр гадаа болно гэж. Юу аа. Гэтэ ер нь 100 ч гэсэн хийж болно шүү дээ. Үгүй бид нар бол 100 заавал ингээл play time мара гэж зөндөө юм болж ах ингээл тэрнээ зэрэгцээл ингээл үүлээ үзэж ахаар яг зөв гол юм нь юу вэ? Том аренад ерөөсөө яг ингээд өвлийн яг эд 9 эхэлсэн хүүтнээл барьж авъя гэсэн төл. Тэр үеэр ч гол нь нөгөө нэг тоглолт зүйтэй, ивент зүйтэй хүмүүсийн яг нэг юм хөгжмөө яг тухайн үед чинь нүг яг зорж үзэх хүмүүс нь л үзэх байхгүй. Тий. Тэгэхээр ер нь бол манайх дандаа өвлийн яг бүр эд үтэнд угаасаа нэр нь Pleasure фестивал шүү дээ. Тэгэхээр ер нь ингээл ойлгоч 100 тэгээд 7 юмнуудаа ингээд тэрсэлтэд олон янз юм хийгээ явахгүй. өглөөл авъя. Тий, өглөөл хөтөн бидэрт өгч гэсэн. Өвөл минийх гэсэн. Таанс тэр зоныхаа. Зоноо та нар аваа гэж. За тэгээ тийм л байна да. Тэгэхээр ерөнхийдөө бол 1 сарын 12-нд болох Blizzard фестивалыг одоо манай подкастыг үзэж байгаа бол амт хүчээр сонсдог бүх хүмүүсийг үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд маш гоё тоглолт болох болно. Алдаж болохгүй алтан боломж байна шүү. Тий. Тэгээд Норвегийн хамтлаг Монголд ирэх гэж байна. Хүн амар Mork хамтлаг ирэх гэж байна. Хүн амар Mork хамтлаг ирэх гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бөөндөө 1 сарын 12-нд уулзцгаая. Уулзцгаая. Тэгэхээр ерөнхийдөө бол 1 сарын 12-нд уулзцгаая. Уулзцгаая. Yeah. Баяртай. Баяртай.